Яг гоо цаг хугацааны тохиол 1220 оны цагаан луу жил Чингис хаан хоризмд нэвтэрж орсон байдаг. Энэ тухай Персийн түүхч Менхаш Альсран Жизяны тэмдэглэлдээ бичсэн байдаг. Тэгэхээр яг энэ өөрөөр хэлбэл хар хорим хотыг үүсгэн байгуулах их хааны зарилга гардаг жил бол тэрний өмнөх 2 жил 1218 онд Кашгарт нэвтэрсэн, 20 онд одоо ингээд томоохон хоризмыг эзэлсэн. Тэр үеэр бас энэ түүхэн тэмдэглэлүүдэд Чингис хааны томоохон барилга байгууламж хотуудын тухай асуусан асуулт тухайн үед Туркийн 280 Сэлжүк баянаар удирдуулж ирсэн Бухарын толгой баячуудаас нь асууж ирсэн асуулт эднэргээд байдаг. Тэгэд түүхэн тохиоллоор 2024 оны хөх луу жил энэ асуудал бас ингэж улсын хурлын түвшинд яригдчихэж байгаа юм байна. Ойролбол 804 жилийн дараа луу жилд суурин тавигдсан хот дахиад луу жилд энэ асуудал яригдж байгаа юм байна. Тэг яагаад энийг ярьж байгаа гэхээр бид бол багаар отод 2000 илүү жилийн төр төсний түүхтэй. За бичмэл бус одоо хятадын цагаан хэрмийг бариулахад одоо үүтгэгдсэн хүчийг аваад үзэх юм бол 4-5 мянган жилийн бичгэн бус соёлын түүхтэй үндэстэн. Тэгэхээр энэ шинээр хот бий болгоно гэдэг чинь өөрөө Европын одоо гүн ухаан дээр хүртэл полис гэдэг чинь хот гэсэн үг. Policy буюу бодлого, хот улс гэдэг ингээ явдаг. Иргэний дайны жилүүдэд Америкийн иргэний дайны жилүүдэд Авраам Линкольн хүртэл энэ Капитолын төсөв гаццсан байхад дайны хүнд үед хүртэл энийг босгох ёстой. Үндэсний эрмэлзлийн эвэлдэн нэгдэх, эв нэгдлийн бэлэгдэл бол хот байд юм а. Хотын шүтэн байд юм а гэж өөр тодтогж ирсэн. Тэгэхээр энэ хар хорим хот манай хоёроо хар хорим хот босно гэдэг бол өөрөө зүгээр хот байгуулах тухай асуудал биш. Энэ бол шинэ цагт 21-ээс 22 дугаар зуунд шилжиж байгаа энэ үед олон мянган жилийн түүхтэй нүүдэлчсэн соёлтой монголчуудын хувьд өөрийн төрч ёсны дараагийн одоо томоохон тодорхойлт буюу ирмэлцлийг тодтох тухай ойлголт. Тийм учраас энд бол маш олон татах хүч бий болох ёстой. Татах хүч. Эдийн засгийн татах хүч, итгэл үнэмшлийн татах хүч, соёлын татах хүч, хүн ам зүйн бодлогын татах хүч, маш олон төрлийн татах хүчийг бид нар бас энэ дээр тодтох ёстой. Тэр утгаараа бол одоо монгол хэлэнд бол үйл хэрэг гэж үг байдаг. Энийг бол бид нар ашиглахаа болчихсон. Одоо 14 мега төсөл нэрлэгээд яриад байгаа. Төсөл гэдэг бол их тийм сүлд хэрэглээнд орсон 20 дугаар зуунд үгшүүдтэй. Уучлаарай баярлалаа бялуу гэдэгтэй хамт орж ирсэн үг. Ер нь бол ийм том хэмжээний зүйлийг бол үйл хэрэг гэж бид нар нэрлэдэг. Тэгэхээр энэ хар хорин хотын асуудал бол монголчуудын хувьд энэ цаг үеийн асар том үйл хэрэг байх ёстой. Ийм том үйл хэрэгт бас эрх зүйн одоо логикийн хувьд бид нар бас тусад нь хууль гаргаад энэ чиглэл дээр бүгдээрээ эрвэхээр ажиллах ёстой. Энэ бол зөвхөн одоо хөрс сүх гэдэг ерөнхийлөгч зарлиг гаргаад Монгол ардын намын санаачилж байгаа зүйл гэж бас харж болохгүй. Энэ бол олон төрийн үед олон төрийн зүтгэлтнүүдийн эх оронч хүмүүсийн санааталж байсан, сэтэж байсан, сэтгэл зовж байсан, олон эрдэмтэн мэрэгдлийн судалгаагаан зориулж байсан. Дээрэс нь үнэхээр энэ цаг үед монголчуудын тэр national aspiration, inspiration гэж одоо олон улсын хэллэгээр хэлж байгаа. Үндэсний ирмэлзэл бөгөөд үндэсний тэр итгэл үнэмшлийг бий болгох зүйл. Энэ Нельсон Манделагаас харахад, Солонгосын түүхийг харахад, Америкийн түүхийг харахад ер нь тэр Founding Fathers буюу одоо үндэслэгч эцгүүдийн түүхийг харахад бол энэ хот ус босгоно гэдэг бол өөрөө асар том үйл хэрэг байдаг. Бид нар хойд орныхон түүхийг харахад ч гэсэн, Европын түүхүүдийг харахад ч гэсэн тэр энэ асуудал дээр их нухацтай хандах ёстой. Улсын хурлын хамгийн газрын зүгээс ч гэсэн энэ талаас болох бүтэх талаас нь дэмжих ёстой. Энэ дээр бол улс төржиж болохгүй. Энэ дээр бол явц зурхаж болохгүй. Энэ дээр бол одоо юу гэдгийг мэдээж олон ургалж үзэл хандлага сэтгэлгээ хүмүүсийн бодно бол одоо юу гэдгийг энэ одоо ачаал ихтэй үеэр нэг маш хурдан хугацаанд шийдээд яриад явчих гэхээс илүүтэйгээр бид нар энэ дээр айгүй тийм үндэслэлтэй нухацтай хандаж тал талаасаа тийм дэмжих сэтгэл зүйтэй яваасаа гэж бодож байна. Тийм ч учраас ажлын хэсэгт байгаа хүмүүсийг аль болох олон талаасаа гүн ухаан, түүх, одоо бүр лингвистик, этимологи талаасаа аль талаас нь шинжлэх ухааны олон уулзуур тал дээр энэ дээр дүгнэлт гаргуул сая тэр гишүүдийн хэлээд байгаа зүйл дээр олон талын мэдлгүүдийг одоо энэ дээр өрж тавих хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд бол ер нь бол энэ төсөл дээр одоо маш том зоригтой байх хэрэгтэй. Дээрэс нь тэр татах хүч гэдэг үгийг ашиглаач. Дээрэс нь тэр төсөл эднэр гэдэг хэмжээнд биш үйл хэрэг гэдэг үгийг ашигламаар байна. Бид нар монгол хэд чинь баян хэл шүү дээ. Тэгээ энэ үгнүүдийг эргэлтэнд оруулаад яваач. За асуулт нь энэ үйл хэрэг гэдэг үг ч гэдэг юм уу энэ үгнүүдийг одоо цаашд нь хэвшүүлээд явах боломжтой юу гэдээ асууч. Хариулгая. За ажлын хэсэг 5 номер занданчдаар дарга микрофоныг өгье.
За баярлалаа. Энэ Эрдэнэ улс гишүүн бас их чухал асуулт асуулаа. Энэ ард түмний нийтийн хүсэл эрмэлзлийг хууль болгож тогтоож хань л одоо хууль тогтоогчдын эрхэм үүрэл зорилго үйл хэрэг мөн. Тэгэхээр энэ үйл хэрэг маань жишээлбэл таман газрын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа нэг юм хуулиа бүрэн гүйцэд хараагүй байж магадгүй гэж байгаа юм нь бол шүү дээ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4-1-д хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг бүхий одоо эдлбэр газар эдийн засаг дид бүтэц юм нийтийн этгээд нийтийн эрх зүйн этгээд мөн гэж заасан. Тэгэхээр хуулиар тусгайлан чиг үүрэг үүрэг эрх үүргийг олгож болно гэж заасан байхгүй. Тэгэхээр энэ хар хорин хотод эртний нийслэлийн хөвжигдсэн юм онцгой статусыг нь үндэслээд тусдаа тэр сэргээгдэх эрчим хүчний хот байх, эко хот байх, түүхэн хот байх энэ эрх зүйн үндсүүдийг л тусгай хуулиар олгож байгаа. Тэгэхээр бусд хуулиас зөрчилдөж болно. Тэгэхээр энэ хуулиа ингэж энэ шинэ хот байгуулахгүй бол манай энэ Улаанбаатар хот үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, Улаанбаатарын агаарын бохирдол, хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрсэн, Улаанбаатарт мянган хөрөнгө оруулалт хийгээд улмал төвлөрөөл авах юм бол улмал асуудал нэмэгдээл энэ шинэ төвлөрөл бий болох зайлшгүй шаардлага нийтийн үйл хэргийн үүднээс энэ үйл хэргийг эхлүүлж байгаа юм түүхэн л ажил. Ийм учраас энийг нөгөө энэ үндсэн яг энэ 4-1-ийг л хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4-1-ийг л аваад үзчих юм бол улсын хурлын тамга газрын эрх зүйн дүгнэлтийг баахан хууль зөрчиж байгаа юм шиг юм ойлголт бол өөрөө аяндаа өөрчлөгдөнө. Ийм учраас энэ үйл хэрэг талаас харж энэ ажлыг болгох талаас нь нийтийн эрх талаас бодож явахгүй энэ сая ч гэсэн гишүүд бас ингээл баахан хууль зөрчиж байгаа юм шиг ойлголт өгөх юм бол буруу болчих шүү гэдгийг л би тооцоолж байна. Энэ үйл хэрэг зөв үйл хэрэг бол ингээл хэрэгжээл явах хэрэгтэй. Одоо хот байгуулах шаардлагатай юу шаардлагатай гэдгийг л. Тэгээ юм чи ганц зүйл хэлэхэд эртний лууд хот хар хоринд одоо эртний нийслэл хар хором Жужааны Момо хот, Уугарын хар балгас буюу хар хот гэдэг одоо эртний нийслүүд яагаад тэнд байгуулагдаад байдаг байсан. Орхны хөндийн түүх дурсгал, түүхийн шаардлага өөрөө тэнд хот байгуулах одоо түүхэн болон нийгэм эдийн засгийн заашгүй шаардлага үйл хэргийг нотолж харуулж байна. Тэнд хөрөнгө оруулж одоо бас босох маш олон өргөн боломжууд байна. Баруун аймгийн төвийн бүсийн хангаан бүсийн бүх нүүдэл суудал тэнцээ одоо шинэ хотод агаад аялал жуулчлал эдийн засгийн шинэ сэргэлт бий болох жинхэнэ агуулга энд байна. Одоо Казахстан улс Астана хотыг шинээр байгуулад эдийн засаг нь хэд ихэнх төлөв бараг ажил гараанаас эхэлсэн улсын эдийн засгийн хөгжил ямар түвшинд байна. Нэг хүн доног дотоодын нүд бүтээгдэхүүн эдийн засгийн цар хүрээ яаж тэлж байна. Ийм учраас энэ бол үнэхээр агуу том үйл хэрэг мөн Эрдэнэ улс гишүүний санаатай санал нэг байна. За баярлалаа.